Яг тэр нь хүн бүхэн тодорхой байгаа шүү дээ. Одоо ингээд боловсролын салбар чинь одоо 2 цалингийн тогтолцоонд тоо болцсон. 2 цалин авдаг болцсон. Нэг нь одоо хуучин цалин, нөгөөх нь шинэ цалин. Гэхдээ нэмэгдлийг авдаг нь бол хуучин цалингаас нь олгоод ахаар нөгөө багш нарын цалинг 50% нэмнэ гэдэг чинь ерөөс 20% нэмэгдсэн байхгүй. Ерөөсөө энд нэг тийм одоо толгой эргээд ах юм байхгүй. Манай нийт боловсролын одоо сайдын багц бол 5.3 их найд. Энэ чинь баг үндсэндээ 3.2 их найд нь багш нарын цалин баггүй. Багш нарын цалин нэмэхээс өмнө нодлонгийн одоо 25 оны гүйцэтгэлээр харахад бол нийт манай салбарын цалингийн сан чи 2.3 их найдчтэй байсан. Одоо бол 3.2 их найд, 1 их найдаар нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрэг цалин нэмэгдэж байгаа бол одоо цалингийн сангийнхаа 50%-аар л нэмэх ёстой үстэй. 50% нэмэгвэл тэгвэл одоо энэ 2.3 их найд байсан цалингийн санг 50% нэмэгдэж байгаа бол хэд байх вэ? 1 хамгийн багадаа 1.2 их найд, 1.3 их найд шүү дээ. Тэгэхээр 1.3 их найдаар цалингаа нэмэх төсвөө оруулж ирээ гэж би улсын их хурал дээр хэлжсэн. Улсын их хурлын гишүүний хувьд. Тэгэхэд 618 тэрбум төгрөгөөр цалин нэмэх зөвхөн багш нарын цалин нэмэх тооцоог буруу оруулж ирээд тэгээ эцсэн хүн нөхөн ална гэдэг шиг гарч ирээд би одоо багш нарынхаа биш багш ажилтнуудынхаа цалин 50% нэмчихнэ гэхээр чинь тэгэл 25% л нэмэгдэнэ ч 20-25%. Нэг ийм л зүйл болсон. Тэгээ одоо 1.1 их найдын одоо цалингийн зөрөө гарч байна. Тэгээд нэг би өгөхөр чи өгөх гэдэг шиг одоо 2 сар 3 сарын цагаан сарын өмнөх цалингуудаа 4-5 сарын цалингаа татаад тавьсан ба шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо ийм байж болохгүй. Тэгээ өчтөр энийг бол одоо ерөнхий сайд 2 сургууль дээр очиж ажиллаж. Гэхдээ 2 сургууль дээр ажиллахдаа нөгөө тийм боломжтой сургууль биш. Захын сургууль, гэр ороолын сургууль дээр байдлууд юу байна вэ гэдэгт өчтөр танилцлаа шүү дээ. Тэгээд өчтөр бол одоо багш нар маань ярьж шүү дээ. Нэгдүгürt нийгмийн даатгалын шимтгэлээ бид нөгөө манай байгууллагууд маань төлж чадахгүй байгаа учраас жирэмсний декретээ авах гэж багш нар жирэмсний декретээ авч чадахгүй. Одоо эмнэлэг твцсэн багш нар эмнэлэг твцсэн листийнхаа мөнгө авч чадахгүй. За энэ жил тэтгэврэл гаргаж байгаа одоо 2000 гаруй багш нар нөгөө хуучин цалингаас тэтгэврээ тогтоолох уу, шинэ цалингаас тэтгэврээ тогтоолох уу гэдэг ийм ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Тэгэд яг өчтөрийн байдлаар бол нийгмийн даатгалын ерөнхий газраас надад ирсэн бичгээр бол 44 тэрбум төгрөгийн өөр үүссэн байна. 44 мянган буюу одоо манай салбарын ажилтнуудын 2 хүний нэг манайх чинь 98 мянган орчим багш ажилтнууд байдаг шүү дээ. Тэгэхээр 2 хүний нэг нь ингээд өнөөдөр нийгмийн даатгалаа төлж чадахгүй нөгөө байгууллагын төлж чадахгүй учраас виз гадагшаа явахаар виз нь гарахгүй. Цалингийн зээл авахаар банкуд нөгөө нийгмийн даатгалын шимтгэлээ юу өртөөгээд цалингийн зээл өгдөг. Ийм л нөхцөл байдал үүсчихэд байна. Тэгэд яг өчтөр ерөнхий сайд нөхцөл байдалтай танилцаад намайг ирэх 3 дахь хурлаа засгийн газрын хурлаар энэ асуудлыг одоо оруулаа гэдэг юм чиглэл өгсөн. Одоо ингээд би яг тооцсон дээр сууж байна. Эрүүл мэндийн салбар бол гайгүй байхгүй. Эрүүл мэндийн салбар чинь өөрөө орлоготой. Нийгмийн даатгалын сангаас орлоготой учраас нэг 100 орчим тэрбум төгрөгийг бол эрүүл мэндийн даатгал зохицуулаад явахад их боломжийн орон зайтай. Манай салбар чинь өөрөө 1.1 их найд гэдэг чинь баг үндсэндээ Монгол улсын одоо төсвийн хөрөнгө оруулалтын 3 төгрөгийн нэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1.1 их найдыг би одоо яаж гарах вэ гэдэг ёстой нэг одоо дээшээ тэнгэр бол доошоо газар одоо хатвал болж байна. Тэгэхээр одоо үндсэндээ бол надад энэ жил одоо 80 орчим сургууль цэцэрлэгүүдийг би ашиглалтанд оруулах хэрэгтэй. 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гэж надад байна. Хүүхдийн хоол 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны 360 орчим тэрбум төгрөг байна. За ингээд би бүх зардалтууд дээрээ сууж байна. За тэгээ хөтөлбөр ер нь төсвийн тодтоглоос өөр шийдэл байхгүй шүү дээ. Тэгээ төсвийн тодтогл ээжэж яах ёстой. Тэгээ одоо би засгийн газрын хуралдаан дээр одоо энэ асуудлыг танилцсан. Та нар сангийн сайдаас бас байр суурийг аваа. Хөрөнгө оруулалт бол хоолны зардлуудаа бас шийдэж. За хоолны зардлууд бол яаж болохгүй шүү дээ. Чинь 1-5 дугаар ангийн хүүхдэд би энэ жил их шинээр эхлэж байгаа одоо хөрөнгө оруулалтууд нэг 6 сургууль газаргүй сургууль унаас нийслэлээр газаргүй сургууль чинь баригдахгүй шүү дээ. Тэгээд нөгөө одоо энэ жил бензин шатхууны үн нэлээд одоо нэмэгдэх ийм болж байгаа учраас шинэ хөрөнгө оруулалт гэх юм бол энэ чинь хөрөнгө зарлууд нэмэгдэх. Эхлээд би одоо хөрөнгө оруулалтаасаа таны гэж бодож байна. Хөрөнгө оруулалтаасаа таны гэж бодож байна. Нэг 100 орчим тэрбум төгрөг гарч ирнэ. За тэгээд одоо бас дотор нь бас зарлууд байна. Тэгээд нэг нодлонгийн одоо он дамнсан багшийн гүйцэтгэлийн үнэлгээнийхээ юунуудыг бас өгөөгүй юм байна. Тэндээс одоо тодорхой юунууд байна. Гэх мэтлэнгээр ингээд нэг өөр дотроо одоо ингээд нэг ийм зохицуулт хийхэд нэг 5 сарын 1-ээс одоо ямар ч гэсэн зөрүү өгөөдийн нэг олгоод яваад тэгээд нэг 7-8 сар хэтрэхгүй би төсвийн тодтгол
одоо зайлшгүй хийгдэх хэрэгтэй гэж ойлгоод байна. Бид нар төсвийн хуульд өрчиж болохгүй шүү дээ. Тийм ээ. Баталсан төсөв дотроо бид нар одоо юугаа явуулах хэрэгтэй. Санхүүжилтээ хийх хэрэгтэй. Тэгвэл одоо баталсан төсөв дотроо хийнгээд ингээд өнөөдөр энэ багш нартай юм хүлээлт үүсгэчээд ийм байдалтай байж болохгүй шүү дээ. Тэгээ одоо ингээд ямар ч байсан энэ их том тоо, маш их том тоо шүү дээ. Үндсэндээ бол ингээд яг 618 тэрбум төгрөгөөр цалин нэмнэ гэдэг энэ тоо бол хэрв төрийн албан хаагчдын цалинг тэгштгэж нэмсэн бол 2.5 сая төгрөг одоо болгочих ийм хэмжээний мөнгөний тухай бид нар яриад байгаа шүү дээ. Тэгээ одоо би тооцоон дээр сууж байна. Тэгээ ирэх 3 дахь өдөр засгийн газрын оролтоон дээр одоо яна тэгээд одоо төсвийг тодох эсвэл засгийн газар бонд авах одоо бонд гэдэг чинь бонд тий өөр авнаал юу зээл авнаал гэсэн шүү дээ. Эсвэл бид нар төсвийн одоо зардлаа юу алдагдлаа нэмэх. Одоо төсвийн алдагдал чинь 1.2 их найд байгаа тий. Тэгэхээр яг төсвийн алдагдaltaй тэнцэх хэмжээний мөнгө надад хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр төсвийн алдагдлаа одоо бид нар чинь дахиад тий 3%, 4% нэмэх ийм цөөхөн дарга байгаа шүү дээ. Зээл аваад мөнгө өгөх л одоо арга шүү дээ. Одоо бид нарт бол тэрнээс өөр одоо арга хэмжээ. Хамгийн харамсалтай нь энэ буруу тооцоог тий засгийн газартаа танилцуулж их хурал дээр батлуулж одоо яасан төсвийн хууль зөрчилсөн өмнөх сайд. Тэгээд төсвийн хуулийг уншаад үзэхээр огцрох залттай юм байна лээ. Тэгээд огцорсон сайттай би одоо юу ярих вэ тий